За 23 дор бодлоо тий 23. За энэ нэг 6 элементтэй төв гэсэн мэт тий 6 элементтэй төв. За энэ төвийн дундч нь хоёртой үзэг бол энэ төвийн дунджийг олох гэсэн. Дунджийг олох. За төвийн дундч гэдэг нь бол ийм юм байна л да. За жишээ нь A1 A2 гэх мэт AN элементтэй олон төв. Элементтэй төв вэ гэж бас хэлж байна тий. За энэ төвийн дундч гэдэг нь яг хэвээр нийт A1 дээр нэг A2 дээр нэг нийт бүх элементүүд AN хүртэл нь тий. A1-ээс A2 бүх элементүүд нэмээд энэ N шиг элемент байна. Тэгэхээр энэ хувааж ихийг тухайн төвийн дундч гэж байна. Тухайн төвийн дундч гэж. За тэгвэл би одоо энэс энэ сүүлчийн 2 дугаар төвийн дундчийг олох хэрэгтэй. За 2 дугаар төвийн дундчийг олоход энэ AB элементийг бэлтгэхгүй байгаа тийм. Тэгэхээр энэ AB-ийн нийлбэрийг B-ийн төвийн дундч 2 гэдгээс олж байна. За жишээ нь 1-р төвийн дундч бол A дээр нэмэх нь B дээр нэмэх нь 2 нэмэх нь 1 нэмэх нь 2 нэмэх нь 3. За энэ бүх элементүүдийг нэмчихэж байгаа бүх нэмээд за эдгээр арифметик дундч гаргана гэсэн үг шүү дээ. 1 2 3 4 5 6 элемент байгаа тийм. Зургуулынгийн ингээд нэмээд 6 тухайлна. Энэ бол энэ төвийн дундч буюу энэ 6 таны арифметик дундч гарсан. Тэр нь бол өгөгдсөн нөхцлөөс 2 тоо үзье. 2 тоо үзье. За эндээс би шууд юу ачиж 2 6 12 иш нь 12-ыг 6-ыг иш нь тавьчихаар 12 болно. Тэгээд AB нийлбэрийг олчих. A дээр нэмэх нь B хэлсэн. Энэ чинь 4 5 8. 12-оос 8-ыг хасгаар энэ 4 хэлсэн. AB нийлбэр 4. За одоо 2 дугаар төвийн дундчийг бид олох хэрэгтэй юм шиг байна. A дээр нэмэх нь B хасах нь 2 хасах нь 1 нэмэх нь 0 нэмэх нь 2. За бүх элементүүдийг нэмжиж байгаа. 1 2 3 4 5 6 элемент орж 6 байна. Энэ хэлбэр гэсэн үг шүү дээ. Энэ хэлбэр гэсэн. За тэгвэл өмнөх энэ төвийн дундч 2 гэдэг нөхцлөөс AB-ийн нийлбэр 4 гэж олгоцсон байна. Тэгвэл энэ дээр 4 гэж хэлж, энэ дээр нийлбэр 4 гэж. Тэгэх юм яг 4 дээр 4-өөс хасах нь 2 хасах нь 1 нэмэх нь 0 нэмэх нь 2 гэж байгаа шүү дээ. За энэ 6 тоос энэ тоог олох хэрэгтэй шүү дээ. За тэгвэл харъя. Энэ нэмэх 2 хасах 2 гэж ustad энд 3-ыг хуваах 6 тэнцүү энэ хураалаа хийдэг. За тэгвэл 2 дугаар төвийн дундч бол 2-ны 1 байжээ. 2 дугаар төвийн дундч 2-ны 1. За энэ дээр нэмж хэлбэж шүү дээ. Юу гэхээр N элементтэй олонлогийн тэ. За N элемент төвийн гэж байна тэ. N элемент төвийн дундч гэдэг нь яг гэхээр нийт N элементийн арифметик дундчийг хэлж байгаа. Арифметик дундч. Бүх элементүүд нэмээд хэдэн ч элемент байна яг түүний элементийн тоон хувааж ирж байгаа. За энийг л одоо яг энэ төвийн дундч өгсөн гэдэг нэг ашиглаад AB нийлбэрийг олоод дараагийн төвийн дундчийг олохдоо ингээд тухайн олсон AB нийлбэрийг ашиглаад ингээд олчлоо. За бидний олох ёстой дундч бол 2-ны 1 гэж гарснараа 23 дугаар бодлого маань бодогдож дууслаа.